За сайн байцгаана уу та бүхэнд бичлэгийг үзэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр маш сонирхолтой бөгөөд маш чухал сэдвээр бичлэг бэлтгэлээ. За энэхүү бичлэгийн маань нэр болохоор та бүхэн харсан бах юм бол даалт доторлын тухай энэхүү бичлэгээр ярих болно. За ингээд бичлэгийг ярихаа өмнө би өөрийнхөө тухай танилцуулах нь зүйтэй байх. Ягаад гэх юм бол өмнөх бичлэгүүдээр би өөрийнхөө тухай танилцуулж байгаагүй юм байлээ. За намайг Далаасран гэдэг сэтгэл заслын эмчим мэргэжилтэй. За миний хувьд юм бол 7-оос дээш жилийн ажлын туршлагатай. За одоо болохоор Итали улсад тарих сэтгэл судлалын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж байгаа. За ингээд өөрийнхөө YouTube хуудастай хүмүүст эрэхтэй сэтгэл зүйн асуудлуудад зориулсан зөвлөгөөг ирэхэд бэлтгэж оруулж байгаа. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол маш чухал. Яагаад гэх юм бол даалт доторлолтой хүмүүс бидний эргэн тойронд нэлээд элбэг харагдчихдаг. Нөгөө талаас гэх юм бол даалт доторлын нэрийг болохоор smiling depression гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол хамгийн хинээж явдаг хүмүүс, хамгийн хата сэтгэл зүйн асуудалгүй юм шиг те. Аюу тийм өөдрөг тийм хүмүүс энэ даалт доторлоор бас ингээд шаналж авах боломжтой байдаг. Ягаад гэх юм биднийг энэ дээр ингээд гаднаас нь хараад одоо мэдэх боломжгүй байдаг. Нөгөө талаас гэх юм бол одоо энэ энгийн сэтгэл готролтой харьцуулахад даалт доторлын шинж тэмдгүүд нь нэлээд бүдэг. Одоо өөрөөр хэлбэл тухайн хүн өөрийгөө мэдрэхэд эсвэл эрен тойрных хүмүүс ингээд анзаархад яг тийм одоо юм ойлгомжтой бас байдаг. За тэгэхээр магадгүй одоо та бүхэн одоо депресс буюу сэтгэл готролын шинжүүдийг мэдж байгаа те. Өөрийнхөө өмнөх одоо зүйлд одоо дур сонирхолтой байсан зүйл ингээд дур сонирхолгүй болох ч юм уу те. За эсвэл мэдгэдгүүс одоо ингээд сэтгэл санааны явд ингээд унах, гутрах гэх мэтчлэн нэлээд олон шин тэмдгүүд байдаг бол даалт доторлын шин тэмдгүүд нэлээд бүдэг даалт явцтай байдгаараа ялгаатай байгаа. Энэ бол гол ялгаа. За ингээд даалт доторлын одоо шинжүүдийн талаар ярилцгаая. За миний хэлсэнчлэн даалт доторлын үед илэрдэг шинжүүд энгийн сэтгэл готролтой харьцуулахад арай одоо илүү ондоо даалт хэлбэрээр явагддаг, бүдэг байдаг. За жишээлх юм бол эхний шин тэмдэг бол тухайн хүний зан характер өөрчлөх байж болно. Өөрөөр хэлэх юм бол маш одоо тийм идэвхтэй, тий, маш их нээлттэй, өөдрөг хүсэлтэй хүмүүс зарим тохиолдолд тэр хүмүүсийн ингээд майндсет буюу сэтгэл санааны явд гэдэг арай ондоо болчдөг. Тэр хүмүүс одоо их өөдрөг байсан бол тэр хүмүүсийн одоо өмнө хандж байгаа хандлага нь илүү пессимист буюу гутран голж эхэлдэг. Гутран болох. Тэгээд энэ зүйлээ зөөлж нэг ирээдүйдээ ихтгэл алдрах тий. Эсвэл ирээдүйн талаар сөрөг бодлоготой болчдөг. Эсвэл ингээд аюу хөөдрөг юм ярьдаг байсан хүн ингээд гинт энэ ингээд юм болохгүй талаас нь яриад болохгүй бүтэхгүй зүйл их ярьдаг болчдөг. Энэ маань одоо яатсан болдог гэж бодоход энэ цаан даалт доторлоос байж ах боломжтой байдаг. За хоёр дахь гол шинж гэдэг бол жингийн өрчлөлт байдаг. За ингээд зарим хүмүүс болохоор ингээд нүдэн дээр ингээд зарим хүмүүс ингээд тархалаад байдаг тийм. Тархалаад 5 кг, 10 кг ингээд тархалаад байдаг бол зарим хүмүүсийн хувьд бол жингээ алдаж болж бас болно. Нүдэн дээр бас ингээд урчиж болно. За тэгээд ирэхэд ингээд тураад явж байгаа хүмүүсийг болохоор чи бүр тураад нүдээс гарчжээ гэдэг ч юм уу тийм. Гэж хэлэх нь тэр хүмүүст бүр илүү одоо сэтгэл зүйтэй таагүй санагддаг. Тэгэхээр энэ нэг жим одоо буур хоолой нэмэгдэх гэдэг бол бас хоолны аппетит бас дагаж явж байгаа. Энэ бол бас даалт доторлын тэр хүн бас даалт доторлолд ороод байгаа гэсэн шинж тэмдгүүдийн нэг. Тэгэхээр энийг бол бид ингээд анзаарч үзэж явах хэрэгтэй. За гуравт болохоор зарим хүмүүс за энэ даалт доторлолтой хүмүүсийн нойрны хэв шинж өөрчлөгддөг. За энэ үсвэхээр заримдаа ингээд хитрхи их унтаад байдаг тийм. Заримдаа хитрхи бага унтдаг ч юм уу. Заримдаа эсвэл хитрхи их өдрийн цагаар унтаад байгаа. Эсвэл нойр солигдох гэх мэтчлэн. Одоо жишээ нь одоо ингэдэг чинь хавар болохоор хүмүүс ингээд өдөр болохоор ингээд унтмаар санагдалаа. Тэг хүүхдүүд ингээд эсвэл ингээд 90 тойронд байгаа хүүхдүүд таньдаг одоо хүүхд ч юм уу те таньдаг залуучууд өдөр их унтаад байдаг. Ерөөсөн унтчихад ингээд сэрж өгдөг. Энэ нойрны өөрчлөлт гэдэг зүйлийг дагаад бас даалт доторлын асуудал бас дагаад явж байгаа гэдгийг бас санах хэрэгтэй. За дөрөв дэх чухал шин тэмдэг бол зарим хүмүүс ингээд одоо юу гэх юм илүү нэг serious болчихдог. Serious гэх нь болохоор юм би чухалчилж байгаа. Чи ямар амар чухал юм бэ? Ямар амар философийн талаас нь
юмыг олж хардсан юм бэ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс одоо бид нар ингээд таардаг. Эсвэл ингээд тэр хүмүүсийг хэлдэг. Чи айгүй тийм юм гэсэн чухал нухацтай, хитрхи нухацтай хадах юм аа гэж хэлдэг. Гэхдээ тэр хүн өмнө ингээд юмд одоо тохиромжтой одоо тунгаар ханддаг байсан бол тэр хүн илүү их нэг serious болоод илүү их одоо амьдралын утга учир талаас нь илүү их гүн гүнзгий талаас нь те хандаад тэгж одоо авч үзээд байна гэдэг нь болохоор бас ингээд тэр хүнд даалт готролын бас нийлмэд бас явж байгаа боломжтой гэдэг бас өөртөө бас иргэд тойрон хүмүүсээс анзаарч авах хэрэгтэй. За 5 дахь гол шинж гэдэг нь болохоор энэ бол бодис хэрэглээ гэдэг. Бодис за яг ер нь бол бодисын хэрэглээ гэдэг нь болохоор ер нь ихэнх тохиолдолд магадгүй юу гэлдэг те арх согтруулах бодис хэрэглээ. За ингээл 5 дахь өдөр болгон гаргаал те. Эсвэл ингээл ажил тарсны дараа өдөр болгон ингээд одоо ажлынхантаа ч юм уу найзуудтайгаа гараад байна те. Тэр одоо тайвшруулах ч юм уу эсвэл ингээд тэр сайхан мэдрэмж төрүүлдэг хөөр баяртай мэдрэмж төрүүлдэг согтруулах бодисыг хэрэглээд байна гэдэг болохоор бас тэр хүн ингээд дутуу одоо юу тэр цаана хоосон мэдрэмж мэдрээд байгаа талбарт байж магадгүй. Эсвэл зарим хүмүүс ингээд юм сороод байдаг те. Веб ч юм уу эсвэл тамхи ч юм уу те. Ямар нэг бодис ингээд донтох гээд байдаг. Энэ болохоор бас нөгөө нэг тэр хүн хангалттай хэмжээний тэр аз жаргалын даавар, допамин, серотонин те энэ даавруудыг хангалттай хэмжээнд тэр төрөний биед үйлдвэрлэж чадахгүй болохоор гаднаас авах гэдэг байна. Бас тийм одоо нөхөх хариу урлагийн тийм одоо механизм байж болно. Гэхдээ энэ бүхний цаана нэрээ ямар асуудал ногдож байгаа юм бол бас даалт готролын шин тэмдэг бас байж болно. Тэгэхээр миний хэлж байгаа зүйлүүд готрол их бас их сонирм юм шиг зүгээр магадгүй нойрны орч зүгээр ингээд бодис хэрэглээ гэдэг ч юм уу те. Тийм болохоор энэ зүйлийг нэг бүдэг шинжтэй даалт готрол гэж нэрлэдэг байгаа. За ер нь бол даалт готролтой одоо хүмүүс зөвхөн зөвлөгөө ерөнхийлж өгөх юм төвхтэй яагаад гэх юм бол хүн болгоны шалтгаан ондоо байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр хүний нөлөөлж байгаа шалтгаан хүчин зүйл ондоо байдаг болохоор бас хүн болгонд ижлэх гэж зөвлөгөө бас жоо төвхтэй хүндрэлтэй байдаг. Тийм болохоор хамгийн сайн зөвлөгөө бол мэрэгжлийн үнд хандах. Мэрэгжлийн сэтгэл тусалж танцнаар таны одоо шалтгааныг онцлоод танд тохируулсан сэтгэл заслын эмчилгээг ихэнх тохиолдолд боловсруулдаг байна. Тэгэхээр энэ хүн болгонд хөвчлэн ондоо байдаг. Хэрвээ одоо энэ даалт доторхолтой хүмүүст ерөнхий байдлаар хэрвээ зөвлөгөө өгөх юм бол хэд хэдэн зүйл дээр бас ингээд анхаарч болно. За готрол гэдэг бол нэг төрлийн тархины цахилгаан цанаг ерөөхдөө дуусах процессыг хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол бидний тархинд тохиолдож байгаа зүйл юу гэхээр бидний тархи одоо тархи бол цахилгаан цанагээр маш хэлбэг байдаг. Өөрөөр хэлэх юм бол бидний тархиугаар ажиллах юм бол цахилгаанаар ажилладаг гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд их стресстэй, байнгын юмд шаналаад тэ архах стресс буюу удаан хугацаанд ингээд ядаргаатай тийм зүйл одоо стресстэй байснаар бидний ингээд тархины цэнийг баг гараг дуусч эхэлдэг. Өөрөлдөх юм бол энийг яах вэ? Бид ингээд стресстэй уурсны дараа ч юм уу бид ингээд ядарсан мэдрэмж мэдэрдэг тийм ээ. Энэ мэдрэмжийг болохоор одоо ингээд сэтгэл төвшил дараа нь болохоор мэдрэлийн ядаргаа мэдрэлийн ядаргааны дараа нь юу гэдэг вэ гэхээр сэтгэл готрол руу шилждэг. Тэгэхээр бидний хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол тархины цахилгаан цангийг яаж сайн байлгах вэ гэдэг дээр. Тэгэхээр сүүлийн одоо сэтгэл заслын чиглэл бол ерөөдөө л илүү нөгөө холистик буюу юмыг олон талаас нь одоо илүү цогц байдлаар эмчилгээ хийхэд одоо их анхаардаг болсон. Зөвхөн сэтгэл зүй биш те. Зөвхөн бие махбод биш. Зөвхөн биологи талын эмчилгээ биш. Зөвхөн тэр хүний одоо сэтгэл зүйн одоо итгэл үнэмшил дээр эсвэл эмоц дээр те эсвэл бодол дээр эсвэл даалт ухамсар дээр одоо тулгуурсан эмчилгээ биш. Нийт цогц байдлаар хийх хэрэгтэй. Тийм болохоор бидний хамгийн түрүүнд одоо анхаарах ёстой зүйл бол ерөнхийдөө бол бидний бие махбод явагдаж байгаа процесс. Тийм болохоор бид нар бие махбодтой харьцах хэрэгтэй. Тийм болохоор даалт готролтой эсвэл хөнгөн хэлбэрийн дунд хэлбэрийн сэтгэл төвшөлтэй готролтой хүмүүсийг хамгийн түрүүнд кардио төрлийн дасгалыг хийсэн болдог. За кардио төрлийн дасгал гэдэг нь болохоор таны зүрхний хэмнэл 120, 130-аас дээш хэмжээнд хүрэх. Минутанд цохилж байгаа зүрхний цохилтын доо тий. Тэгэхээр энэ төрлийн даслууд болохоор дээстэх ч юм уу эсвэл гүүх ч юм уу шатаарлах ч юм уу тий. Бидний пиццад очихоор кардио хийн гэж ярьдаг ш. Тэгэхээр энэ дөрөв мөч ажиллаж байгаа
дасгалуудын үед бидний ингээд хэмжээний одоо цус зүрхэнд ирдэг болохоор бидний зүрхийн цохилтын тоо юм шиг ихсдэг. Тэгэхээр зүрхийн цохилтын тоо ихснэ гэдэг болохоор эндээс зүрхнээс тархилуу одоо очих цусан хангамжийн хэмжээ ихсдэг. Өөрөөр хэлбэл бид нар цусан хангамжийнхаа 5/1-ийг тархи ажилладаг. Бидний тархи бол хамгийн их цус энерги ашигладаг хэрэгтэй байна. Тийм болохоор бид нар 7 хоногт доор хаяж 3-аас доош удаа кардио төрлийн дасгал. Ер нь болж өгвөл өдөр болгон хийвэл зүгээр. Зарим тохиолдолд яг ингээд имээр имжлэгтэйгөө байсан. Одоо имжлэгдэхгүй байгаа одоо сэтгэл хөдлөлийг амьдралын хэм маягтай хослуулаад ингээд имжлээд одоо эвцгэд тийм ээ. Магадгүй бас төлөвлөгөөний нэлээд завж чимтэй. Тэгээд эхлэхэд тэр одоо цахилгаан цэник болж байсан тэр царих цэнэгтэй болж эхэлдэг. Тийм болохоор бидний хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол сайн дасгал төлөвлөгөө хийх хэрэгтэй. За дараагийн хамгийн чухал одоо анхаарах ёстой зүйл бол бид нар нойрон дээр илүү анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар насан турш хүмүүс 7-оос 8 цаг хангалттай хэмжээнд унтаж амарч явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар унтаж явах явцад хүний тарих өөрийнхөө одоо бодис солилцоо, хэрэггүй мэдээллийг одоо устгах, хэрэггүй бодис солилцооны одоо бүртгэлүүдийг цэвэрлэх гэх мэтчлэн бидний бие махбодын биохимийн, биологийн маш олон химийн одоо орлуудыг явуулж байдаг. Гэхдээ бид нар ингээд хангалттай хэмжээнд сайн унтаж амарч чадахгүй байгаа үед тэр нөхөн сэргийх процессд ингээд орч чаддгүй. Тэгэхээр бид нар нойрон дээр хамгийн одоо чухал анхаарах ёстой зүйл бол deep sleep буюу гүн нойрлол орж байгаа ёстой. За энгийн одоо насан турш хүн одоо хойж одоо юу гэх юм тэр одоо унтж байгаа одоо цагийнх нь 7-оос 8 цаг байлаа гэж бодоход 20-оос 25% нь deep sleep байх ёстой. Тэгжээч тэр хүн одоо илүү одоо сайн амарсан мэдрэмж авах гэсэн үг. Тэгээд мэдээж одоо доктор болохоор болж өгвөл тэгш цагаар унтаж авах ёстой. Өөрөөр хэлбэл 2 цаг, 4 цаг, 6, 8 цаг гэх мэтчлэн тэгш цагаар. Ягаад тэгж байгаа вэ гэхээр бидний нойрны цикл гэдэг зүйл 2 цагийн циклтэй байдаг. Тийм болохоор бид нэг ингээд одоо хөнгөн нойр, гүн нойр руу ороход 2 цагийн цикл явагддаг. Магадгүй бидний гүн нойрлууд ингэж ороод явж байхад 1 цаг 30 минутанд сэрчих юм бол бид ингээд нэлийн тухгүй болчихдог. Тэр нойрны цикл ингээд сайн явагдаж чаддаг болохоор. Тийм болохоор 2 цаг болгоод магадгүй тэр одоо нойрны цикл дуусны дараа сэрх нь илүү хөвгдөнтэй байдаг. За тэгээд хамгийн сайн одоо имчилгээ бол та өөрийгөө дуртай зүйл хийх. Тэнд одоо юунд дуртай вэ? Спортоор хичээлэх вэ нүү? Одоо тий? Эсвэл тоглоом тоглох байна уу? Хүмүүстэй ярилцах байна уу? Тий? Зураг зурах байна уу? Хөлбөмбөг тоглох байна уу? Та өөрийнхөө дуртай зүйлийг хамгийн сайн хийх. Тэгснээр танд ажралын даавар ялгарснаар энэ одоо даалт гутралын шин тэмдгүүдийг даах боломжтой. За тэгээд хэрвээ шаардлагатай, хэрвээ танд боломж байх юм бол сэтгэл заслын эмчт хандах нь хамгийн зөв сонголт шүү. За ингээд манай бичлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.